хотын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөжигтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning, Mongolia! Монголын номер 1 өглөөний радио шоу. Өглөөний мэнд монголчуудаа. За та бүхэндээ Good Morning Mongolia шоунд баяр наадмыг өгсөн тусгай дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өглөөний мэнд. За нийт сонсогчдоо өглөөний мэндийг хүргэе. Зочиндоо өглөөний мэндийг хүргэе. Тэгээд баяр наадамд өгч байгаа учраас хүмүүсийн зүрх сэтгэл бас хөдлөөд тий. Ер нь бол одоо баяр наадамдаа бэлдээд одоо нөгөө баяр наадмынхаа нээлтийн сайхан билетийг аваад за тэгээ шагаан харваагаа үзээд сураа харваад морин уралдуулж бүхэн барилдуулах гэдэг одоо бүгд сэтгэл догтлол байж дүүрэн байж байна. Тэгээд өнөөдрийнхөө зочиндоо бас микийг микрофоноо шилжүүлье. Тэгээд та бас өөрийгөө сайхан танилцуулаад. За би зочноо танилцуулахаас өмнө нийт үзэгчтэй сонсогчдоо тулгуур төрийн 2235 жил их Монгол улс байгуулагдсны 820 жил ардын хувьсгалын 105 жилийн баяр наадмын мэндийг дэвшүүлье. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Монголын үндэсний шагаан оргооны холбооны тэргүүлэгч, Монголын үндэсний шагаан оргооны ёс зүйн цол хэргийн хорооны цол зэргийн хорооны дарга судлаач аймгийн гоц мэргэн Мягмар Сүр ах маань хүрцэн ирсэн байна. Тандаа энэ цагийн мэндийг хүргье. Баярлалаа. За энэ цаг мөчид ингээд одоо танаа нэвтрүүлгээр дамжуулж нийт монголчуудаа үндэсний их баяр наадмын мэндийг хүргье. Та бүхэн маань өргөө хотлоороо сайхан наадцгааж байна. Сайхан. Сайхан. За тэгэхээр бид нар өнөөдөр бас энэ шагаан харваа, шагаан наадгаа гэдэг зүйлийн талаар бас ингээд монголчуудаа сайхан энэ баяр наадмын энэ цаг үеэр дамжуулан хөрөх гэж байна. Тэгэхээр энэ таны өөрийн одоо гин хичээллэж эхэлсэн энэ шагаан харваатаас эхлээд танилцж эхэлсэн цаг үеэс эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь хэдийн наснаас эхлээд энэ шагаан харваагаар хичээлж эхлэв. За тэгэхээр би Завхан аймгийн Улдраан сумын юм уу хүн. За. Одоо аавынхаа өвөө эмээдэр миний хүүхэд нас өнгөрсөн. Тэгэхээр догийн энэ шууд шагаан харваагаар хичээлээгүй ер нь шагаатай тоглож. Шагаа бол одоо миний бага наснд хамгийн юм ойрхон байсан. Хамгийн одоо тэргүүн ирэмбийн тоглоомуудын нэг бол шагаа тийм ээ. Одоо морь уралдах, дурган бэрх орох, за одоо хөө хуйг шагаа шүүрэх, за шагаа таалцах гэсэн. За тэгээ одоо шагаагийн олноор нь хүүхэд байхдаа цуглуулдаг. За ингээ одоо шагаагаа сайхан шүрмс энтрийг нь үлчийдэл сайхан мөлжөөд одоо модны зомголно. За тэгээ одоо өнгөтэй цаасны будганд оруулж ингээ шагаагаа олноор нь хураач баяр наадмаар нөгөө алаг мэлхий. За тэгээд ер нь бол шагаатай их ингэж ойрсон. Тэгээд шагаа бол одоо слайм дээр тоглож өссөн бидний хүүхэд насны одоо хамгийн сайхан тоглоом бол шагаан наадам тоглоом байлаа. За шагаан харваатай танилцсан бол бас жоохон хожуу юм. За ер нь ерөнхий боловсролын сургуулийн одоо 9 дугаар ангид Алдар хаан суманд 8 дугаар ангид Алдар хаан сумандаа суралцаж байхад Завхан аймагт хүүхдийн ардын урлаг соёлын яргуй наадам гэж юм наадам болдог.
Тэгээ энэ наадмын нэг төрөл нь бол одоо шагаа харваа, шагаа шүүрэх. Тэгээ би бас одоо тухайн үед бол үеийнхэн дотор нэлээд юм том гартай шагааг бол сайхан одоо шүүрдэг байсан. Ер нь нэг 20 шагаа бол бацлаа шүүрчдэг юм том гартай. Тэгээ одоо шагаа шүүрэлтийн тэмцээнд бас багаараа тоглолдог ингээд ангийнхаа дээд ангийнхаа одоо найзтай хоёулаа орж бас хүүхдийн ардын бол соёлын яргуй наадамд шагаа шүүрэлтийн тэмцээнээс 3 дугаар байл эзэлж ингэж одоо шагаатай танилцж байлаа. За тэгээ тэр үед хүүхдийн энэ шагаа харвааны цуваа харвааны тэмцээн гэж болж байсан. Тэрэнд одоо бас оролцож байсан. За тэрнээс хойш бол яг шагаа харвааг бол орхиод нэлээ удсан. Ингээ 2018 онд би Завхан аймгийн Даян мэргэн үндэсний шагаа харвааны салбар холбооны одоо тэргүүнээр сонгогдож. За ингээд бол одоо шагаатай тэр цагаас хойш бол нэлийн гүнзгий оролцож за тэгээ шагаа харвааг судлах, танин мэдэх, судалгааны эргэлтэнд оруулах гэдэг олон зүйл дээр бол одоо оролцож эхэлсэн дээ. Та манай нэвтрүүлгийн одоо үзэгч сонсогчдод зориулаад энэ монголчууд яагаад малынхаа энэ шагааг тэгтлээ дээдэлж наадам сур харваандаа ашиглаж ирсэн. Шагаа гэдэг энэ зүйл монгол хүний ахуй сэтгэлгээнд ер нь яг ямар утга учиртай юм бэ гэдгийг талаар бүр ойлголтоос нь эхлээд хэвтүүлээ явсан. Ярихын зүйтэй болоо гэж бодож байна. За их сонирхолтой сайхан асуулт байна гэж одоо бодгож хэлмээр байна. Ер нь шагаа монголчуудын хувьд одоо ямар зүйл юм бэ? Энэ шагаа эрхэмлэх ёс гэж юу юм бэ гэдэг энэ талаас бас ловчхон хийгээ тодорхой одоо хариулт өгөхийг хичээж ирмэлзээ. Тэгэхээр энэ малын одоо шагаат чөмөг за шилбэний яс гэж байдаг тийм ээ. Энэ хоёрын одоо үзүүрт тэр хоёр одоо чөмгийг нь холбосон 6 хөл бүхий цул ясыг бол монголчууд шагаа гэж ингэж дээдлж одоо хуй соёл амьдрал үйл хэрэгтэй бол хэрэгжилж ирсэн ийм түүх байна. За Монгол газар одоо үүнийг хэд хэдэн баримтаар бас хэлхэн зүйтэй байх. Монгол газар малтан судалсан одоо соёл давхаргууд буюу оршуулгын зан үйлээс шагаа олдож байгаа тохиолдол үлэмж их байдаг. За ухайлах юм бол Улс аймгийн Бөхмөрөн сумын одоо байрмын даваа орчмоос малтан судалсан хэрэгсүр гэдэг бол одоо Монголын түүхийн үеийн хөрөл зэвсгийн үед холбоодог. Одоо бас 3000-аас цааш жилийн өмнө одоо энэ Монгол газар оршин тогтнож байсан хүн заны соёл шүү дээ. Тэгэхээр энэ байрмын давааны орчмоос малтан судалсан хэрэгсүүрээс бол 5348 шагаа олдож байна. Оо за их хотын шагаа. Хотын шагаа олдож байна. За тэгээ одоо найшлах юм бол Ховд аймгийн Манган сумын Дахилтын хотгорд одоо малтсан хүннүүгийн үеийн хүүхдийн булшнаас 60 гаруй шагаа олдож байна. Өврангай аймгийн Батүлзийт сумын одоо Наран толгой ингээд малтсан хүннүүгийн жирийн иргэний булшнаас 400 гаруй шагаа олдож байна. За тэгэл энэ одоо Орхон аймгийн Жаргалан сум, Айргийн Гоцгор, Архангай аймгийн Өндөр улаан сумын Голмод 1 2 за сүүлд бол одоо Завхан аймгийн Алдархан сумын Ямаан усанд малтан судалсан хүннүүгийн язгууртны бууш тэргүүтнээс бол маш их хэмжээгээр шагаа олдож байна. За тэгэхээр хүннүүгийн түүх гэдэг бол өөрөө 2000 жилийн түүх. За хэрэгсүүр гэдэг бол 3000 жилээс цааш жилийн түүх нь энэ Монгол орны одоо өргөн дэлгэр уудам газар нутг дээр оршиж байсан хүн зоны тэр ахуй соёлоос нь шагаа бол маш их хэмжээгээр олдож байгаа нь шагаа өөрөө монголчуудын хувьд ямар нэгэн байдлаар эрхэмлэх үнэт зүйл ахуй соёлд нь нэвч шингэсэн ийм зүйл байжээ гэж ингэж бол харагдаж байгаа юм. Тэгээ Монголын одоо нэртэй их бичгийн хүмүүн Лодонгийн төдөө авгаа Монгол шагаа хэмээх сайхан бүтээл бичсэн байдаг. Тэгээд төдөөгаа бол одоо нэг дүгнэлтийг хэлсэн байдаг л да. Ер нь бол шагаа бол монголчуудын хувьд зөвхөн тоглоом наадмын төдий зүйл бол байгаагүй юм байна. Монгол хүнийг ихээ сунахт нь ухтаж ихнэр авах эрд очихт нь одоо мөн дагалдаж танан герт нь нэгэн насыг хамт илээлцээд хадан герт нь дагалдаж одоо бэлэг дэмбэрлийн сахиус бол өөрөө шагаа байжээ гэж. Тэгэхээр бол одоо энэ шагаанд бол соёлын тоглоом наадмын за цаашлах юм бол одоо энэ шүтлэг бишрлийн тийм ээ маш олон зүйл одоо шингэж байгаа. Тэгээд шагаа бол одоо өөрөө шашин судлалын онцлог үүднээс судлах юм бол цалиг шүтлэг буюу одоо битишизмын хэлбэр ингээ агуулга явж байгаа жишээтэй. Тэгэхээр монголчуудын хувьд бол шагаа бол үнэн эртнээсээ ийм түүх соёлтой ийм одоо зүйл байна гэж ингэж одоо бас хэлж болох байна. Тэгэхээр бидний зүгээр нэг наадгаа төдийхнэр хардаг энэ зүйл маань маш том соёлын өв болж одоо харах ёстой, ойлгох ёстой зүйл болж таарлаа л та тийм ээ.
Тэгэлгүй. нүүдэлчдийн хувьд. Би таньс нэг энгийн нэг асуулт асууя л да. За одоо жишээлбэл ингээд за хүмүүс шагаан харваагаар хичээлж байна. Зарим нь одоо бүр мэржлийн зөвхөн явна тийм. Тэнгүүт яг энэ шагаан харваатай ойрхон байснаар одоо жишээлбэл хувь хүнд ямар хөгжлүүд гарах вэ? Одоо энгийн хүн жишээлбэл шагаан харвааг сонирхоод одоо хэсэг хугацаа өнгөрсний дараагаар ямар чадрууд хүнд нэмэлт чадрууд суух вэ гэдэг талаар асуух гэдэг байхгүй. Тэгэхээр шагаан харваа бол хүнд маш олон талын одоо давуу талыг бол бий болгож байна. Тэгэхээр шагаан харваа бол өөрөө энэ үндэсний спортууд дотроос хамгийн онцгой нь багаар тоглодог тоглоом. Тэгэхээр одоо нэгд бол өнөөдөр орчин үеийн энэ нийгэмдэр бол хамгийн түрүүнд хүнийг юугаар хэмжиж нөхөр багаар хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо багаар хамтарч ажилладаг энэ чадвар бол сууж байна. За дээрээс нь ахс ихсээ хөндлөж байна. Үндэсний спортоор хичээлж энэ өв соёлоо таньж мэдэж байна. Өв тээгч болж хуурж байна тийм ээ. За тэгэл энэ Монгол одоо ах үе соёлыг маш олон зүйлтэй танилцж байна. За ер нь бол шагаан наадам гэдэг өөрөө зөвхөн тэмцээ уралдаа өрсөлдөөний хэлбэр биш. Энэ шагааг дамжсан маш олон том Монголын өв соёл явж байна. Энд бол одоо ёс заншлын соёл явж байна. Дээл хувцсны том одоо соёл явж байна тийм ээ. Цаашлаад өөр Монгол хоолны соёлын ч дагаа явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл шагаан харваа гэдэг бол нэг талаараа үндэсний спортын тамирчин болоод байгаа боловч нөгөө талаараа маш том үндэсний өв соёлын өвлөн уламжлагч болж байгаа гэж хувираад байгаа. Тэгээд нөгөө нэг хуруу болон одоо хараа тий одоо тэгэлгүй яах вэ? маш олон төрлийн яг зөв нэг хүний нөгөө нэг тийм чадваруудын талаар бас давхар асууж тий. Тэгэл одоо орон зайг мэдрэх тийм ээ. Өөрийгөө таньж мэдэх. Тэгэл одоо энэ хуруугарын мэдрэмж гэл энэ шагаан дээр чинь за тэгэл хамгийн наадал нь сууж сурахаас л эхлэв шүү дээ. Тэр чинь тий. чадвар шүү. Тий. Тэгэл одоо маш олон чадварууд бол энийг ингээд дагаа явж идэг. За ийм байх нь шиг байдаг. За тэгэхээр ер нь энэ шагаатай холбоотой бас ингээд асуухад одоо энэ хүүхэд төрөхөд шагаа хатгуулах, уулуусаад дахиад шагаа өргөх гээд ер нь энэ нүүдэлчдийн амьдралын амин чухал одоо эргүүлэг үүсэд энэ шагаатай холбоотой тийм ээ ямар бас бэлэгдлүүд явж хийдэг вэ гэдгийг бас тодтогоод бас хэлээд өгч гэж бодож байна. Тэгэхээр ер нь шагаа бол одоо сая ямар их үнцэнтэй зүйл вэ гэдгийг хэллээ. Тэгэхээр шагаанд бас ер нь монголчуудын одоо хамгийн том их бэлэгдэл нь бол энэ ив найрын нөхөрлөлийн жудаг ёсны одоо тэр тангараг тавих энэ чиглэлийн зүйл бол энэ шагаанд бол маш их нэвт шингэж ирсэн байна л да. За бид бол одоо хамгийн сайн мэддэг нь Монголын ус төвчөө зохиол. Монголын ус төвчөө зохиолын 114 дугаар зүйлд Тэмүүжин Жамхан хоёр одоо хорхногжи бүрийн хүндэд нийлэн буугаад урд одоо анд бололцсноо иргэн саналцаж дахин анд болцож идэг тийм ээ. Тэгээ одоо Тэмүүжин Жамхад 3 цутгамал шагаа одоо арилжахад хариуд нь одоо Жамх бол Тэмүүжин тэхэл одоо 3 шагаа бэлэглэж хариуд нь одоо Тэмүүжин цутгамал шагаа ингэж арилжиж анд бололцож байгаа гарч идэг. Тэгэхээр ерөөсөө энэ шагаа солилцох энэ ёс шагаан наадам гэдэг бол өөрөө нь Монгол эрчүүдийн дээр тангараг тавих, ив найрыг тогтоох үүнтэй бол ерөөсөө одоо маш салшгүй холбоотой. Тэгээд одоо бид бас Монгол шагаан харваа судлалыг ингээ хөгжүүлээд явж байна. Бидний хэсэг нөхдөд. Тэгээд хүннүг үрний үед холбогдох энэ хан улсын үеийн томоохон сурвалж бичгүүд бол олдсон. Тэгэхээр энэ сурвалж бичгд одоо хуунаар яснэсэлж, юувэнэр адуугаа шивж, хятад тусааж анд бололцдог гэж бичсэн. За тэгээд тэнд гарч байгаа тэр хуунаар гэдэг бол мэдээж хүннүүчүүд. Хүннүүчүүд яснэсэлж анд бололцож байна гэдэг нь бол одоо шагаан нэсэлж анд бололцдог. Тэгээд хамгийн одоо тэр сурвалжид гарч байгаа их цаашаа яаж үргэлжилж яах гэхээр ажил бус боловч андгай тавихад зориулагдсан буюу гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөөсөө л энэ шагаан наадам гэдэг бол өөрөө энэ ивийн тэр сайхан Монгол эрчүүдийн жудагт нөхрөлийн тангараг тогтоодог ийм наадам бол одоо ерөөсөө байж л хүннүг үрний үед ингээ бүрэн хэлбэрчсэн байсан байх нь ш. Тэгээ хэлбэрчсэн байсан зүйл нь цаашаага яваад эзэнт хүрний үед тэр одоо Монголын алтан ургийнхны түүхийг бичсэн тэр Монголын түүх уран зохиолын хосгүй одоо дээл дээр шагаан солилцож байгааг энэ бүр ингээ тодтогч одоо бичиж үлдээсэн байж байгаа жишээ. Өнөөдөр ч гэсэн Монгол шагаан харваа наадам бол энэ Монгол эрчүүдийн жудаг ёсны ивийн ийм наадам бол хэвээрэл байна. Бид нар
Монголчуудын тэр ирчүүдийн жудаг тэр зүйлийн талаар ингээд үзэхэд ер нь бол морь бүх ч гэдэм үү те. Тэр зүйлтэй илүү их холбож ойлгодог. Яг энэ шагаан наадгын тал дээр ийм их гүн гүнзгий бэлэгдэл отго учир өв соёл шингэж байсныг ер нь бол төдийлөн ер нь орчин цагийн ялангуяа залуучууд өрөө очноор те хүүхдүүд бол төдийлөн сайн мэддэггүй байсан юм шиг байна. Тэгэхээр одоо энэ бидний урд одоо шагаан арваны хэрэгслүүд эдлэл хэрэгслүүд байна л да. Тэгэхээр энэ шагаан арваны үүсэл хөгжил яг хэдийн үеэс эхлээд яг албан ёсоор хөгжиж одоо өнөөгийн одоо энэ орчин цаг руу өвлөгдөж ирсэн талаар та ярьж өгөөч. Дээрэс нь энэ эдлэл хэрэглүүдийн учир бодлого бэлэгдлүүдийг бас бидэрт ярьж өгөөч. Бас нэршлийн талаар бид тэгээд сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр шагаан харвааны ер нь хэлбэрсэн байсан тухай бол сая одоо сурвалжууд ярьлаа тийм ээ. Тэгэхээр шагаан наадам за ямар ч байсан одоо хүннүү гүрний үед тэр хүн гүрний үед ирчүүд бол шагаа тоглож ясна одоо нясалж буюу анд бололцож байсан байна. Тэгвэл энэ орчин цагийн одоо шагааны хэлбэрүүд ер нь одоо хэдийд бүрлдэж өнөөдрийн бидний үед уламжлагдсан ирсэн юм бэ гэдэг энэ талаар бол төгсгөж ус ярьж болохоор байна. Тэгэхээр Монгол оронд бол одоо дөрвөн юм сайхан том тойрон харва. Нэгсэндээ бол наадам юм. За. Тий. Ийм одоо харваа наадмууд бол одоогоос лавтаа юм идэгдэж байгаа 1600-аад оны үед буюу одоо 400 орчим жилийн тэртээс алхын томоохон дөрвөн тойрон бүрэн хэлбэрсэн байгаа юм л да. Тойрон харваа наадам гэдэг нь бол тойрж буугаад одоо тоглодог. За хамгийн багадаа бол одоо 10 ба түүнээс тийш хоног үргэлжиж тоглодог. Сарж үргэлжиж ингэж тоглодог. Ийм одоо сайхан томоохон тойрон наадмууд бол нэгэнт ингэж хэлбэршиж бий болсон байгаа юм л да. За одоо тухайлах юм бол наран хөгцтэй тойрон гэж одоогийн Дундгой аймгийн Дэрэн сумын хотод энэ тойрон харваа ингээ үүсэж ирсэн байна. За Дураалын одоо тойрон буюу Луугарын тойрон гэж их одоо нарт гэж газар байна. Энэ Дундгой аймгийн одоо 70 жаргалан суманд бол ийм сайхан тойрон үүссэн байна. За Булган аймгийн Хотог өндөр суманд бол Хангинахын шугын тойрон гэдэг. За Төв аймгийн одоо одоогийн Эрдэнэ сан сумын хотод бол Бадын бөөрийн тойрон гэдэг. Эдгээр тойрмууд бол 400 орчим жилийн түүхтэй. За ийм одоо тойрон харваа наадмууд бол хөгжиж ирсэн байна. За ингээд тойрон харваа наадмууд бол одоо зохион байгуулагчдаа 3-аас 4 хушуу нутгийн заах дээр бас цуглаж тоглож ирсэн. За ингээд энэ тоглож исэн цаг хугацаа юмнууд нь ч гэсэн одоо 1600-аад оноос хойш гээд ингээ ярихаар Монголын одоо түүхийн хувьд бол бас л жоохон хэцүү цаг үетэй холбогдож байгаа шүү дээ. Одоо монголчуудын манжийн хариг өрний хичээлд орсон тий. Улсын тусгаар тогтнолын байдал одоо хэврэг болсон. Ийм үед энэ тойрон харваа наадмууд ингэж хүчтэй хөгжсөн байна. Тэгэхээр энэ тойрон харваа наадмыг дагаад бас улс орны тусгаар тогтнолын асуудлуудыг хэлэлцэж ярилцдаг зөвлөн ч гэсэн энэ шагаан наадмандаа бас шингэсэн байна. Тэгээ тойрон харваа наадманд бол ноён үе гэж бас судал байдаг. Тэгэхээр тэр ноён үед бол зөвхөн ноёдууд сум. Тэгээд одоо ноёдуудыг сум тавих гэж байхад бол сайхан айдуу намун уухайгаар багийнхан уухайлаад ноёдууд бол тэр хооронд одоо үйл хэрэгээ сум тавих тэр завсарт одоо улс төрийн энэ чухал үйл хэрэгүүдийг хэлэлцээ тусдаг байсан. Гихчлэн л одоо ингээд ийм одоо олон сайхан юмнууд бол болж जैन. Тэгээд шагаан харваа наадам бол ингэж одоо хөгжиж явсан байгаа юм. За тэгээд 1950-аад оны үед бол бас нэг зургас үед энэ Яармгийн дэнж дээр бол одоо сур шагааг бас нэгэн зэрэг тоглуулж байсан ийм баримтууд бол байдаг. За тэгэл ер нь одоо ойрон хэлбэрээр ингэж уламжлагдаж явсаар бол үндсэндээ одоо шин цагтай золгосон. Ингээд 1987 онд Монголын үндэсний шагаан харвааны холбоо байгуулагдаж 91 онд Анхны улсын аврах шалгуулт тэмцээнээ хийж 98 оноос эхлээд үндэсний их баяр наадмын одоо нэгэн төрөл болсон. За 2022 оны одоо үндэсний их баяр наадмын тухай хуулийн одоо шинжилсэн найруулгаар бүр хуулиар ингээд зөвлөдөг. Болоод ингээд явж байгаа. За одоо 2000 жилийн тэртээс өнөө бидний үед уламжлагдаж ирсэн язгуурын монголчуудын одоо үнэт их өв соёл бол одоо яах аргагүй шагаан харваа наадам юм аа л гэж ингээд бодож хэлмээр. За тэгвэл одоо та энэ одоо хэрэглүүдээ танилцуулж үгүй тийм ээ. За энэ бол одоо шагаан харвааны хашлаг. За хашлаг.
Тий. За ер нь бол одоо анхандаа бол мэдээж шагаа харваг бол одоо энэ гар хурам дээрээсээ харавж ирсэн байгаа юм. За. Ийм одоо ажиллагаа олон байгаагүй учраас Алган дээрээсээ? тий алган дээрээсээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл жоохон одоо ховил үсэх нэ хурам дээрээ. За тэгээд одоо явцын дунд малын одоо тэмээний шилбний одоо шилб ясны чүм одоо шилб чүм юугаар ясаар ажиллах хийх ч юм уу тий ингээд ерөнхийдөө нөгөө за тэгээд одоо ганц нэг уран дарахчул цэс гуйлаар бас хашлах хийж ирсэн ийм тохиолдлууд бол байгаа юм. За тэгээд явцын дунд нэг хөгжөөд ирэхээр бол энэ одоо үнд модоор хийж ирсэн. За одоо анхны хашлахууд бол их жижигхэн шүү дээ. Одоо сумаа ажиллага энэ төр бол ийм хэн жижиг хашлага. Тэгэхээр нөгөө тухайн одоо үнэт мод энэ төр нь бол олгоц их баг байсан. Өнөөдөр бол одоо шагаа харваны энэ хашлахыг хамгийн үнэтэй маш сайхан үнэртдэг ийм одоо моднуудаар бол хийж байна. Халуун уранд ургадаг одоо хүрэн сэндэн хар. Таны энэ модны одоо мод нь ямар энэ бол одоо барын нүд гэж юм байна. За. Бас үнэт модны нэг төрөл. Тий үнэт мод. За энэ бол морио хурын чуулгын морио хуурч одоо Чингис хааны одонт морио хуурч чагнаад иржин балган гэж одоо миний мундаг хүн. Тэгээд тэр хүний надад уралж хийж өгсөн. Ховор ажиллах шүү. Энэ одоо гурвал байдаг гэж. Энийг одоо жишээлбэл нөгөө хувь хүмүүсэл ингэж яг уралж хийх үү эсвэл ингэж тэр энгийн хүн ингээд сонирхыг бас хийдэг байдаг уу? Болгүй яг одоо энэ чинь гэхдээ хувь урлаачт нь дагаа хөгжиж. Бас хөгжчөө тий одоо тэгээ нөгөө спорт болоод ирэхээр энэ спортын эдэл хэрэглэлийг нь хийдэг газрууд бас бий болоод тий хүмүүс газрууд хий болоод ирсэн бүр урлаачт нь бий болсон. За энэ бол одоо жишээ нь сум. За энэ бол одоо нөгөө байг онжоогоо гол хэрэглэл байх нь шүү. Тэгэхээр энэ бол одоо бугуун иврийн таваар хийдэг. Тэгээд одоо байгальд өөрийнхөө зүнгөр унтсан бугуун иврийн хавыг одоо хөрөөдөж аваад ингээд хийдэг. За сумыг бол сонгож хийхдээ ухаан одоо харваачийн гурууны биед нясалгааны онцлогдсон тохирсон байдлаар янзын грамтай хийдэг. Грам нь бас нөгөө одоо миний энэ сум бол нэг 15 орчим грамтай сум байг. За ер нь бол нийтлэг нэг 12-аас 14 орчим грамтай сумаар бол нийтлэг харваач тарвал. За тэгэл одоо бүр хамгийн хүнд сум гэхэд бол 30 грамм хүнээс дээш хүнд харваж байгаа. Өөрийнхөө нэг хурууны хурууны онцлог юмнаас л ингэж одоо хамаарч хийж байна. Одоо нөгөө даарцсан дээр бас тэгдэг шүү дээ. Тэ нөгөө сумны грамм гэдэг хүний нөгөө харвах зарим хөнгөлөд явж. Хүний гар жоохон том байвал давуу тал болох уу? Үгүй юу? За гүүгүй ер нь бол тий. Мэдрэмжтэй л холбоотой. Ерөөсөө одоо мэдрэмжтэй л холбоотой. За тэгээд энэ одоо хурууны юуны хашлахны уу тентэр гэдэг ийм зүйлүүд бол харьцангуй байхгүйс одоо бол ингээд эдэл хэрэглэл маань энэ цаг үеэд байгаа. Сайхан хөгжөө тийм ээ. Одоо миний энэ хашлахны ууд бол тийм гой гангандаа орохгүй шүү. Инээс ч одоо тийм үү. Маш сайхан одоо хашлахны уудуудыг бол одоо манай энүүгээрээ бараг ган гэж. Тий. Энэ ширээр одоо юм эдгээр компаниуд бол маш сайхан уралж байна. Энэ ардны нууцтай юмнууд юу вэ? За энд одоо хамгийн ихнийгтэл би сумаа хийж байна. За энэ одоо гавар байгаа. Бас энэ хурууга боож иж нэсэлдэг. Одоо зөвхөн хурууны боолтыг нь хүртэл хийж ойж одоо зардаг тийм ээ. Шагаачтаа нийлүүлдэг ийм хүмүүсүүд хүртэл бий болчихсон. За. Тэгэхээр одоо энэ халуунд бол хурууны боолт одоо гарыг барих зориултаар энэ гаврыг түрхэж хэрэгэлдэг. Зөөлөлт зориулттай байна шүү. Нэгсэн доогол одоо энэ сум тавих гэж байхад хуруу молтрохгүй байх тийм ээ. Энийг барьцалдуулах чанарыг одоо сайжруулна гэх юм уу тийм. Ийм одоо эдэл хэрэглүүд ингээд жижиг хэрэглэл юмнууд нь бол нэлээд өгж явцсан. Ерөнхийдөө одоо манай шагаа харваны эдэл хэрэглэл дээр ингээд таа хүмүүс очоод ингээд харвал ер нь бол одоо тийм бас шүтээний хэлбэртэй болсон шүү. Маш их сайхан одоо уран хийцтэй уралдаг болсон. Тэгэхээр Монголын үндэсний шагаа харваны холбоо жил бүр оны шилдэгүүдээ шалгаруулдаг. Тэрэн дотор нэг номинац байдаг нь бол шилдэг урлаачтай шалгаруулдаг. Шагаа харваны хашлага яаж хийж байна, сумаа яаж хийж байна, арав зурхаагаа яаж хийж байна гэдэг. Энэ одоо миний гарт байгаа нь болохоор нөгөө бай. Одоо бай. Энийг та гоё тайлбарлаж өгөөч. За энэ бол одоо нөгөө бай маань шүү дээ тий. За мэдээж анхандаа бол энэ одоо шагаа байсан. Шагаа байж байгаа. За тэгээд одоо шагааг дахиад ясаар онохоор ясыг ясаар оноход бол нөгөө сум
өөрөө эмтрэх, сум хаагар. Аа. За ингээд ийм суманд өөрчлөлт гараад. Сум маань өөрөө бас нөгөө бугын тийм учраас одоо нөгөө энийгээ бас арай зөөлрүүлж явцын дунд энэ пластик материалаар энэ байгаа юм. Энийгээ бол хасаа гэж байгаа. Тэгээ Монголын үндэсний шагаан харвааны холбооны дүрмийн дагуу энэ хасааны хэмжээ бол одоо 1.6-гийн урттай ингээ өндөр өргөн нарийн ингээ нарийн хэмжээ өрн гэсэн. Яг энэний дагуу одоо энэ байг ондог. За тэгээд одоо баг урт 15 ийм цагаан 14 цагаан хасаа нэг улаасаа. За энэ бол одоо мялалгдсаа. Тэгээд нэг том арга хасаа гэж байдаг одоо арай том. Ингээд одоо энэ багийн хэрэглэл байж байгаа. Арга энэ мялалга хасаа хоёр маань ямар учиртай вэ? Ядгаан. За одоо тэмцээн наадам дээр нөгөө хэрэглэл дээрээ байвал их илүү тайлбарлуулах амар байна. Энэ арга хасаа бол одоо дохой мод гэж мод байна. За. Дохой модон дээр одоо аргаагаа хамгийн урд нь тавиад тэгээ одоо араас нь онсон хасаага таж ингэж өрдөг. Одоо өөрөөр хэлбэл тэр дохой мод бол нэг талаараа утыг хэмжүүр. Тэгэхээр 9 дохой газараас харагдаг. За. 9 дохой буюу одоогоор бол 4 м 72.5 см-ийн зайнаас одоо байгаа ондог. 4 м-ээс харах юм. 4 м 72.5 см болж байгаа. Тэгэхээр тэр дохой бол дохоогоор 9 удаа хэмжихэд 4 м 72.5 см зай гарч байгаа. Тэгэхээр 52.5 см юм урттай дохой мод байх нь. Тэгэхээр дохой мод бол нэг талдаа уртыг хэмжүүр, нөгөө талдаа одоо нөгөө түрүүний дартс гэж ярьсан бидний дартс шиг оноо тооцдог хэрэгсэл байх нь шүү дээ. Тэгэхээр тэр оноо тооцох хэрэгслийнхээ одоо хамгийн ихэнд нь бол аргаагаа тавиад араас нь одоо унсаа хасаага. За ингэхдээ энэ улаан хасааг бол хамгийн дөрөнд онд. Оноод хамгийн дөрөнд бол улаан хасаагаад. Энэ бол мялалга гэсэн аа. За тэгээ аргаа бол өөрөө одоо бас маш олон талын хүндэтгэлийн бэлэг тэмбэлтэй тий. Аргаагийн тэнд одоо хамаагүй хайдгүй тий. За ийм одоо зүйлүүд бас байж байгаа. Тэгээ аргааны бэлэгдэл бас өөрөө нарийн л та. Тэгэхээр Монголын одоо үндэсний шагаан харвааны энэ том соёл уламжлал одоо өнөөдөр бас хүмүүс манд хэрхэн яаж үг уламжилж авч явж байна. Дээрээс нь шагаан харвааны төрлүүд бас дотроо их олон байдаг гэсэн зүйлийг бол та түрүү хэлж байлаа. Энэ ерөн шагаан харвааны хичнээн төрлүүд өнөөдөр Монгол оронд байна. За тэр дундаа одоо өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа төрөл маань яг ямар төрөлтэй олдог талаар бас та хэлж өгөөч. За тэгэхээр Монгол угсаатны бүлгүүдэд ерөөсөө шагаантай холбоотой наадгайн төрөл бол нэрлэх юм бол 200 орчим байна. Их олон байна. Монгол угсаатны бүлгүүд 200 орчим шагаан төрлөөр наад. За тэгэхээр энэ бол ихэвчлэн одоо өргөх гэрийн хүрээний наадмууд шүү дээ. Өргөх гэрийн хүрээнээс одоо хальж өргөө готлын их цэнгэл наадам болтлоо хөгжиж за цаашлаад одоо хүн төрөл хийтний соёлын бие тус төлөөллийн үеийн жагсаалтад ордлоо хөгжсөн бол энэ одоо Монгол шагаан харва. Одоо бидний дагуулад байгаа. Энэ одоо харва. За үүнтэй төстэй энэ шагаан харваатай төстэй арвуул наадам бол угсаатны бүлгүүдийн дунд байна. Ялангуяа одоо баруун Монголд бол маш их байна. Одоо ч гэсэн уламжлагдаад тоглож явж байгаа Улс аймгийн одоо ойрд харваа буюу өрг харваа гэж байна. За. Тий. Улс аймгийн аврах шалгаруулах тэмцээн, за Улс аймгийн үндэсний их баяр наадмын төрөл ороо явж идэг. За тэгээ Баядын зээрэн харваа гэж харваа байна. Дөрөвдийн бүх харваа гэж харваа байна. За тэгээд Урайнхай харваа гэж байна. Урайнхай харваа дотроо бол одоо 3 янз байна. Зээрэн харваа, 7 ганц харваа, бас бүх харваа гэж байна. Тэгээд үзэмчин монголчуудын одоо харваа байна, туваа харваа байна гэж. Ингээ ярил эдлэл хэрэглэл дүрм журам нь адилхан байгаанууд байгаа боловч өөрийн гэсэн дихтэй, ёстой, дүрмтэй, эдгэл хэрэглэлтэй ингээд ярил дахиад өөр болоо явчихна. Өнөөдөр спорт хөдөлтөд хөгжсөн байгаа нь энэ халт харваа. Ийм харваа байна. Энэ харваануудын төрлүүд яаж одоо ингэж ондоошож бий болдог талаар бас та хэлж өгөөч. Та түрүү бас нэг сонирхолтой зүйлийг бас дурдж ирсэн ярианда. Тэгэхээр харваа наадам гэдэг бол тухайн бас одоо угсаатны бүлгүүдийн
ажиллаж амьдарж байгаа газар орон. За нөгөө талдоо ахуй соёл энэ олон зүйлтэй ингээд уялдаад өөр байгаад байна. За энэ баруун Монголд одоо харьцангуй хөгжсөн энэ олон төрөл шагаа бол тэр онжоогоо одоо байна бол сэрэг байна. Сэрэг. Энэ халах харваа бол илүү гал хээрийн бүс нутагд илүү жоохон шантарж байна. За ийшээ бол онжоогоо байна бол их шигүү байгаа. Тэгэхээр энийг бол одоо зарим манай судлаачид бол тэр ан ав хийж байгаа соёл ахуйтай нь бас холбоо тайлбарсан байна. Одоо магадгүй энэ өнөөдрийн харваад байгаа нь бол тэр зээр гөрөөс их олноороо одоо сүргэлж амьдардаг зээс гөрөөс их харвах нам тийм ээ. За үүнтэй холбоотой тэр уулархаг бүс нутагд бол аргал уулзгээд энэ ховор амьтад цөөнөрөө явдаг учраас одоо харвж байгаа ингээд зурхай дээрээ өрөө тавьсан шагаан хүртэл их хол зайтай. Ерөнхийдөө бол энэ баруун Монгол төгсөн шагаа нь бол хамгийн олныг тавьж байгаа нь одоо 9 шагаа тавьж байгаа. За ойрдын өрөг харваа бол харьцангуй олон л доо урд урдаасаа халз харвдаг 20 шагаа өрцөн байдаг. За бусад баруун Монгол төгсөн шагаанууд бол сэрэг зайтай гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тэгэл тухайн бүс нутагт ажиллаж амьдарж байгаа хүн зуны ахуй соёл энэ ахуй соёлтой л ерөөсөө холбоотой. Тэгээд нэрдэмтэн судлаачид юу гэж одоо дүгнжийн нөхөр ерөөсөө ахуй соёлоос үүссэн ахуйгаасаа ургаж гарсан энэ соёл бол ерөөсөө маш их амин бүх те нөгөө тата дараагийн үед ингэж хөгжиж уламжлагдаж явдаг байна л да. Тэгэхээр энэ шагаа харвааны бас нэг онцлог нь өөрөө багаараа тоглодог. Тэгээд энэ шагаа харвааны одоо энэ багийн зохион байгуулалт нь өөрөө Монголын нийгэм цэргийн одоо зохион байгуулалтын хамгийн бага нэгж болох тэр арвтын системийг бол одоо бүрэн ингээ хангасан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чи одоо цэрэг дайныхаа бэлтгэл сургуультай хийх тэгээ одоо яаралтай байдалд нэгэндээ мэдээ хүргэх бүлэг болж нэгдэж зохион байгуулагдах тийм ээ удирдлага зохион байгуулалт гэдэг ингээд ийм олон зүйлүүд нь л ахуй соёл тоглоомтой нөхцөл ингээд шингээл уялдаал хөгжөөл явж байдаг байх нь байна л дээ. Насжилтын хувьд ямар хөө байдаг вэ? Одоо жишээлбэл хамгийн залуу яг харваач маань одоо байд одоо жишээлбэл ингээл тэмцээн уралдаануудаас болж байгаа шүү дээ. Энд дээр жишээлбэл хамгийн залуу нь ямар хөө байна? Хамгийн настай нь ямар хөө байна? Энэ цаг үед. Тэгээ одоо энэ цаг үед насжилтын хувьд одоо хэр залуужж байна гэж. Шагаа харваа бол одоо яг 3 насны хэлхийгээр тоглож байна. Энэ цаг үед. Монголын үндэсний шагаа харваа жил бүр ахмадын улсын аврагчлал бол тэмцээний зохион байгуулалт. За нэг нас. За мөсөн зөрөгчдийн улсын аврагчлал бол тэмцээний зохион байгуулалт. Өсвөрийн улсын аврагчлал бол тэмцээний зохион байгуулалт. Тэгээ өнөө жилийн энэ 3 насны ангиллаар зохион байгуулагдсан улсын аврагчлал байгуулах тэмцээнд 170 гаруй баг болсон 3 насны ангиллал. За хамгийн их нь бол насан туршидтын ангиллал 122 баг болсон. Баг гэхэлэр чинь нэг баг 8 хүн. За ингээд ихээр бол үндсэндээ одоо 26 оны Монголын үндэсний шагаа харвааны 3 насны улсын аврагчлал бол тэмцээнд бол 1700 орчим хүн. За тийм баха. Тийм баг хэлсэн. Тэгэхээр өнөө жилийн одоо энэ үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна. Дэлхийн адууны өдрийг тохиолдуулах тийм ээ. За ингээд энэ хүрээнд одоо бас аймагуудын баяр наадмыг урьдчил зохион байгуулад үндсэндээ бол одоо 7 сарын 11, 12-нд бол ганцхан үндэсний их баяр наадам зохион байгуулагдаж шээ. Тэгэхээр манай шагаа харвааны төрөлч гэсэн үнийгээ дагаад бол маш олон баг ирэх төлөвтэй байна. Үндсэндээ одоо бол 200 холд авсан баг бол цуглана гэж бид харж байгаа. Тэгээ 3 насны ангиллаар зохион байгуулахад 1500 орчим. Тэр бол одоо оролцсон. Тэгээ одоо бол тэгээд энэ бүртгэл юмудад хараахан мэдэгдэг байгаа учраас ийм одоо өргөн бүрэлдэхүүнтэй ийм одоо бүх ард түмний шинжтэй ийм сайхан баяр наадамд одоо хөгжсөн байна лээ. Одоо нэг үндэсний бүх байдаг штэ. Үндэсний бүхтэр ингээд одоо нэг орчин цагт ингээд жоохон хөгжөөд нөгөө цомын тэмцээнүүд энэ төргээл одоо болно штэ. Тэрэн шиг одоо манай шагаа харваанд маань яг тиймэрхүү тэмцээнүүд ингээд системтэйгээр ингэж болдог уу? Эсвэл яг тухай үед нь л яг баяр наадмын үеэр болоод ингээд үүсгээд юм явж байдаг уу? Болдгоо яг одоо Монголын үндэсний шагаа харвааны холбоо жил бүрийн 1-р сард тухайн оныхоо одоо календарчилсан төлөвлөгөө гаргадаг. Тэмцээн наадмуудыг. Энэ жил ч одоо Монголын үндэсний шагаа харвааны үндсэндээ 70 гаруй тэмцээн наадмын хуваар болтлогдсон байна. Нэг жилдөө? Нэг жилд. Ер нь бол 7 хоногийн одоо хагас бүтэн сайн дөрөнд тэмцээн наадамгүй өдөр бол байхгүй.
Одоо Монгол орны Тэгвэл өөр амар юм том байна. зургаар нэрвэл тийм ээ. Тийм. Улаанбаатарт болохгүй юм аа гэхэд одоо Завхан аймгийн аль нэг газар ч юм уу Завхан аймагт биш юм аа гэхэд Орон одоо аль нэг суманд ч юм ингээл тэмцээн надан болж идэг ерөөсөө. Маш их өргөн дэлгэр тэмцээн надан болж байна. За тэгээд сая цомын тэмцээн гэж бас асуулаа тийм ээ. Ер нь 2023 онд Монгол улсын ерөнхийлөгч үндэсний шагаа харвааны төлөөллийг хүлээж авч уулзсан. За тэгтээ бол ер нь одоо үндэсний спортын бүх төлөөллүүдийг ингэж ээлж дараатай хүлээж авч уулзаад тэгээд одоо Монголын үндэсний шагаа харвааны холбоо байна одоо санал тавьж Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх одоо энэ харваа наадмыг жилөөр үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулж ухтаж зохион байгуулдаг болсон. Ингээд өнөө 3 дахь жилдээ зохион байгуулагдсан. Оо за. Ингээ явж байгаа. За тэгэл одоо Монголын үндэсний шагаа харвааны холбооноос зохион байгуулдаг олон тогтмол тэмцээнүүд байна да. Ингээд одоо яриул Зөндөө. маш олон сайхан тэмцээнүүд байна. Энэ шагаа наадгаа шагааг ер нь нөөдөлчин энэ ахуйтай монголчууд маань хэрхэн яаж өвлөж авч ирсэн. Дээрэс нь энэ шагаа наадгаа адилхан нүүдлийн соёл иргэншилтэй энэ дэлхийн бусад улс орнуудад хэрхэн яаж одоо тэмдэглэгдэн өвлөгдөж ирсэн тухай тийм судалгаа ер нь байдгүй байна. Ер нь шагаан соёл бол өөрөө ганц Монгол их биш шүү. Ерөөсөө энэ хүндрэлтний том соёл. Одоо сонин соёлтой хүмүүсийн донд бол шагаа их дийлэг хөгжсөн байна. Шинэ Зеланд, Австрали гэдэг. За Шинэ Зеландд бол одоо шагаагаар тоглодог. Дөрвөн шагаа одоо манайхаар бол дөрвөн бэрх хэрхүү жаак гэж одоо тоглоом байна. За энэ бол одоо бас тэр дөрвөн төрлөч баг 100 гаруй хувилбараар тоглодог шүү. За тэгэл энэ эртний одоо грек ромын соёлд норшуулгын зан үйлээс шагаа гарч ирсэн. Шагаан дээр одоо олон янзын сайхан зургийг зурж сийлсэн ийм бүтээлүүд бол байна. Тэгэхээр шагаа бол өөрөө Монголын биш. Хүндрэлтний том соёл байхгүй юу? Түрүүн би онцож хэлсэн нь хүндрэлтний том соёл байгаад байсан боловч өнөөдөр энийг өөрийн гэсэн ийм онцлогтой, өнгө төрхтэй үндэсний спорт болгоод тэгээд одоо дэлхийн энэ хүндрэлтний өв соёлыг бүртгэдэг тэр ЮНЕСКОгийн бие тус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад ортол нь одоо хөгжүүлж чадсан арга юм бол харин цорганц монголчууд байна. Нэгээрээ л одоо онцлог. Эргээгээд нэг амар тийм зүгээр энгийн том асуулт соёл. Яг одоо энэ аливаа нэгэн спорт ингээ хөгжихэд яг тухайн нөгөө нэг нутгийн болон одоо улсынхаа онцлогийг шингээгээл ингээ хөгжөөд явна. Тэгээд жишээлбэл ингээд олимпийн төрөлд жишээлбэл аюулгүй сонь спортууд ингээд ороод ирсэн байдаг ч тийм ингээд зэрэг бэлгэлт юм уу те одоо тэр нөлөө хүчний спорт байгаад шүү дээ. Тэнгүүт яг энэ шагаан харвааны төрлийн спорт магадгүй олон улсын шин чанартай спорт болох боломжтой болоо гэж хараад байгаа байхгүй. Дартс болоод шүү дээ. Нэг бас нэг юм оноод шүү дээ. Бас болоод байна. Тэнгүүт одоо яг энэ төрлийн одоо манай энэ спорт маань болохоор илүү нөгөө нэг хуруцтай те харах юмтай, өв соёл ихтэй. Тэгээ ингээд одоо яг энэ зүйлийг бариад ингээд суухад зүгээр нэг юм шидснээс илүү одоо мэдрэмж шаарддаг, багаар ажиллах юу шаарддаг энэ төргээд зэрэг энийг илүү ингээд одоо гадагшаа чиглэсэн бас ямар ажлууд хийдэг вэ л гэж асуух байна. За өстө маш сайхан асуулт байна. Тэгэхээр төдөвгөө бол ер нь хүн төрөлхтний багийн спорт Монголоос үүссэн юм шиг өссөн санааг бас Монгол шагаар руундаа бичсэн байдгийн шүү. За. Ер нь энэ багийн спортууд ер нь тэгэхээр энэ шагаа наадмаа ялангуяа энэ өссөн шагаа бол багаараа тоглодог. Ер нь бас шагаа харвааны нэг төрөл шүү дээ. Тэр хөтний улиралдал одоо цаг уурын хувьд нүсэн дээр тоглож байгаа. Тэгэхээр ингэж одоо хэлсэн байдаг. За тэгээд шагаа харваа өөрөө бүх нийтийн болох олон улсад гар ийм бүрэн боломж байна. За үүнээс өмнө бас нэг зүйлийг тодтож хэлмээр санагдаж байна. Өнөөдөр Монгол дэлхийн өнцөг улам бүр Монгол хүн амьдарч байгаа газар орон бүр шагаа харва. Өөрөөр хэлбэл одоо 4 далай 5 дэвийг дамжаад дэлхийд даяар дархан суурьсан монголчуудын одоо тойрж тоглодог эвлэж наадаг их ёсон бол Монгол шагаа болсон байна. Одоо Монголын үндэсний шагаа харвааны холбооны салбар зөвлөл бол Америк төвд салбар холбоонд ажиллаж байна, Австрали төвд ажиллаж байна, Европын нэгдсэн холбоо гэдэг Европ төвд ажиллаж байна. Солонгос улсад одоо салбар холбоо маань ажиллаж байна. Америкийн нэгдсэн улс дахь салбар холбоо маань одоо 18 дахь удаагийн улсын аварга өнгөрсөн 2025 он зохион байгууллаа. Тэгэхээр өөрөөсөө ингээл дэлхийд даяар дархан суурьсан монголчууд шагаагаа тоглож байна.
Өнөөдөр Африк төвд хүртэл монголчууд шагаад. За. Африк төв гэхээр байхчиж За. болно. Тэгэхээр Харин Африк тийм сонирхолтой сонсож инхийг сахиулж байгаа Монгол цэргүүд хэд шагаага тоглож байна. Тэгэхээр ерөөсөө Вау. дэлхийн өнцөг булан бүрд энэ Монгол шагаа харвааны одоо тэр сайхан сумны эсэргээ эсгэрээ тэр уухайн дуу бол ингээ хадаж байна. За энэ бол бас ингээ дэлхийд даяар гисэн ийм одоо спорт үндэсний ууламжид болж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За саяны одоо таны асуусан тэр олон улсын болох боломж бол шагаа харваанд байна уу байна. Олон улсын спорт болоход нэг хид хідэн зүйлүүдийг бас бид ярмаар юм шиг байгаа. За. Нийгмийн хувьд, соёлынх нь хувьд, түүгээр хичээлж байгаа хүмүүсүүдийнх нь биологийнх нь хувьд ер нь шагаа өөрөө бүх нийтийн болох болцоотой юу гэдэг юм их ярмаар юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр бол энэ олон улсын болсон болоод байгаа энэ хүндрэлтний одоо хамгийн том наадам олимпизмын үзэн санаа ер нь хаашаа яваад байна вэ гэдгийг бид ингээ харавал ерөөсөө бүх нийтийн байх хамтдаа байх гэсэн ийм Тийм шүү дээ. явж шээ тийм ээ. Хуучин бол одоо өндрөөс өндөрт хурднаас хурдан хүчтэйгээс хүчтэй гэдэг байлаа ш олимпийн үзэн санаа чинь. Тэгэхээр одоо Токиогийн олимпиас хойш бол ерөөсөө л бүх нийтийн байх хамтдаа байх. Одоо өөрөөр хэлбэл ер нь бол үзэгч төвтэй байхаас илүү оролцох төвтэй ийм спортын хэв шинжүүл. Ив санааны одоо нэгдэл болсон тийм ээ. Хурднаас хурдан хүчтэйгээс хүчтэй байгаад ахаар хүн яг байгалийнхаа дөрхөөрөө биш одоо би жишээ нь шууд бүх барилдах болцоог болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөсөө өөрийн одоо энэ заяасан бие зохицсоос ангид зүйлийг бүтээж бий болгож ийж тэр бүхөр өрсөлдөд байна да. За ингэхэд ч одоо нөгөө янз янзын гаж нөлөөнүүд гарч ирж байгаа үстэй. Одоо допингийн ч юм уу нэлээд янзын хүч тамир оруулж ийм зүйл хэрэглэх ч юм уу. Ингээд сөрөг талууд нь тэргээд байгаа юм чинь. Гэтэл ерөөсөө л соёлын болон биологийн хувьд тийм ээ оролцооны хувьд тэгээ эрэгтэй эмэгтэй хүм жигд тоглох өндөр намаас үл хамаарах хүн болгон тоглож болцоо. Тэгээд би бас нэг энийг ингэж бодсон байхгүй. Альва юм чинь ингээд нөгөө ялгарл нь яг ингээд тод байхлаараа амжилт үзүүлдэг юм шиг байна. Тэгэнгүүт за морь гэд ихлээр дэлхий чинь нөгөө нэг морьтой холбоотой юм яг юм одоо олон нийтийн спортууд зөндөө байна. За энэ дээр бол манайх за төстэй болчихж байгаа маань. За тэгэнгүүт бүх гэхлээр за жуудаа маш олон байна. Маш олон төрлийн бүх болчлоо. За харваа гэдэг нь ч одоо нөгөө нэг олон төрлийн харваанууд ороод ирчих чинь. За шагаа харваа гэхлээр нэг л төстэй юм орж ирэхгүй байгаа байхгүй. За яг юм ондог гэвэл нэг даарч ч гэх юм нэг байгаад байна. Тэнгүүт энэ шагаа харваад дээр за жинхэнэ ялгарлаараа ялгарах юм байна. Дээрээс нь энэ шагаа харваг бас ингээд магадгүй ингээд нөгөө тэрэгэн дээр суудаг хүндсэн тоглох боломжтой байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө одоо тэр нөгөө дэлхийн нийтийнхаа юугаар ч гэсэн ямар зүйлийг харгалзахгүйгээр энэ спортоор хичээлж болох юм байна, амжилт үзүүлж болох юм байна. Яг нэг төвшин тоглох боломжтой юм байна гэдэг. Яг олон талаар харах юм бол цагаан харваа аваад атшаага буюу бараг тэр олимпизмын төвшин рүү хэрвээ сайн бүр ингэж үлхэж өгч чадах юм бол бүрэн боломжтой юм байна гэж би харах юм байна. Яг одоо дөрөв бас олимпизмын одоо үндсэн дөрвөн төрөл байна тийм ээ. Паралимп, тусгай олимп, дефлимп гэл энэ олимпизмын одоо энэ үзэл санааны дөрвөн төрөл бүгд тоглох болсон. Тэгээд яг өөрөөрөө байгаа тоглолчих. Ийм одоо болцоотой материал болов шагаа харваа. Тэгээ олон улсын дивжинд гарах бүрэн болцоотой. Нөгөө талдаа энэ Монгол улсын одоо хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд энэ үндэсний спортыг олон улсын юм болгох бас ийм томоохон зорилт хөтөлбөрүүд бол дуцгагдсан байдаг. Тэгээд энэ хүрээнд ч гэсэн бас Монголын үндэсний шагаа харвааны холбоо за тэгээд одоо холбогдох энэ чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг хүмүүсүүд бол үндэсний энэ шагаа харвааг олон улсын чиг баримжаатай хөгжүүлэх энэ чиглэлд ч одоо бас хүмүүсүүд ингээд анхны санаачлагуудыг бол хийгээ явж байгаа та. Хөгжүүлэлт сайн их юм бол ер нь гардаг юм шиг байна тийм. Сайн нөгөө энэ 3-9-3 гэсэн бүчин зүгээр бидний хүүхэд байхад зүгээр л нэг нийлээл гудамжинд тоглож тийм сас байлаа шүү дээ. Тэнгүүт нөгөө хөгжүүлэлт хийж явсаар байгаа нэг ч бүр олимпийн төрөл болтол аваад ирлээ. Тайхан шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ зүйлээ сайхан хөгжүүлээд ингээ явах юм бол бид өөст манай баг өстө шагаа хараагаар явлаа гэл одоо бүр ингээ дэлхийн нийтийн юмд үзээ сууж байвал одоо ямар сайхан байл гэж. Одоо миний хувьд бас айгүй бэлгшээж, омогшиж бодож байгаа зүйл юу вэ гэхээр монголчууд маань эхнээсээ дэлхийд ингээ цор ганц одоо дахлагдсан энэ нүүдлийн соёл иргэншлээ өв боломжлаа сэргийн хатгалж явах ёстой гэдэг зүйл дээр бол айгүйх сэргэжийнудаа гэж би харж байгаа. Одоо жишээ нь Монгол морь гэхэд өөрөө Монгол бол морины деваж юм аа. Морины эх орон юм аа гэдэг нь үзэл санаагаа
Талаад одоо үндэснийх баяр наадмаараа дэлхийн адууны өдрөлтөө бодож байна. Дээрэс нь одоо бид нар энэ харьцангуй залуучууд энэ шагаан харвааны талаар энэ шагаан наадгаа энэ соёл өвийн талаар өв гэхээсээ илүү зүгээр наадгаа Монгол нүүдэлчдийн ахуйг одоо соёлын нэг хэсгээ л гэж одоо төдийхнэр ойлгож бодож ирсэн бол энэ маань цаанаа маш тийм гүн утга учиртай зүйл байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо монголчууд ер нь цагаан сар болонгууд ер нь алаг мэлхийгээ өөрн шагаан наадгаагаа хийн тоглоно гэр бүлэрээ хамтдаа ийм тоглох халуун талаа уур амьсгалыг бүрдүүлдэг одоо тоглоом бол яхын аргагүй шагаа. За тэгвэл түүхэндээ ер нь нэг ийм шагаан одоо баяр наадмын шинжтэй томоохон одоо баяр наадмууд гэвэл одоо түүхэн тэмдэглэж үлдсэн тийм зүйлүүд гэвэл одоо яг ямар баяр наадмуудыг ямар одоо тэмдэглэлт өдрүүдийг дуудаж болох вэ гэдэг талаар бас асуумаар байна. Түрүүн хоёлаа бас тойрон маргаануудын тухай бас Тэгсэн. За тэгэхээр ер нь тэр цаг үеэс л энэ томоохон одоо шагаан харвааны наадмууд бол ингээд явж ирсэн байгаа. Тэр үүнтэй уялдуулаад ер нь Монгол наадам өөрөө хэдэн үеэс өнөөдрийн энэ дүр төрхийг олоод ингээд жишээ явуулсан гэдэг дээр бас ингээд жоохон тодруулаад тэгээд түүнтэй нь уялдуулаад энэ шагаан харвааныхаа наадмуудыг бас ярил илүү сонирхолтой байх гэж ингэж бодож байна. Тэгэхээр мэдээж Монгол наадмын үүсэл хөгжил гэдэг юм ярих юм бол өнөөдөр ер нь түүхийн сурвалж аваад үзэх юм бол хүннүүгүрний үеэс ямар нэг байдлаар монголчуудын томоохон наадмуудыг бол хийж исэн байна гэдэг нь харагдчихэв. Тэгэхээр хүннүүчүүд бол жилд одоо 3 удаа том баярыг бол хийдэг байсан байна. Цагаан сар буюу одоо хаврын тэргүүн сард шаниугийн өргөөндөө цуглаж бага найрыг хийж тэнгэр газараа тахидаг тухай. За одоо хавар буюу одоо нэгсэндээ 100 юм 5 сард гэж одоо бичсэн байгаа юм. Тэр 100-ны сарыг хэлж байна. 100 болвол одоо лүнд цуглаж их найрыг хийж ангаадлахыг аргадаж дахлаг үлддэг. За намар бол адуу таргалсан цагт бол дайлан цугларч бас их хуралдаа хийж за хүнээ тоолдог, адуу малаа тоолдог. За ингээд одоо морь тэмээ уралдуулж байсан тухай ингэж бичсэн байгаа. Тэгэхээр ер нь бол анхны наадмууд бол хүннүүгийн үед бол ямар ч байсан томоохон морины уралдаанууд бол болж исэн байна гэж. За энэ одоо архивын баримт энэ тэрийг ингээд шүүгээ үзэх юм бол ер нь 1700-аас 1912 оны хооронд 212 жилийн хугацаанд энэ 7 хошууд аншиг наадмыг сонсч байсан байт тийм ээ. Тэгэхээр энэ 7 хошууд аншиг наадмыг бол ингэ зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 212 жилийн хугацаанд үндсэндээ нэг 70 орчим удаагийн аншиг наадам хийгдсэн байгаа юм. Тэгэхээр энэ бол 3 жил тутамд хийгдсэн наадам. 3 жил тутамд нэг томоохон наадам хийжсэн. Тэгээд тэрийгэ монголчууд юу гэж нэрлэжсэн гэхээр дэлгэр дүүрэн 3 зүйлийн наадам. Яг 93 наадам гэж хязгаарлахгүйгээр байх нь шүү тийм ээ. Тэгэхээр дэлгэр дүүрэн 3 зүйд наадам гэдэг чинь 3 өөр наадам байсныг одоо тэр 1700-аас 1912 оны хооронд ингээд нэгтгэхэд 3 зүйл наадам болгож хураагаад за ингээд одоо цаашаага ингээд яваад ирэхээр нөгөө шагаан харваа маань дөрөвдөг төрөл нь болж авч ирж байна тийм ээ. За 1934 35 оны үед бол жишээ нь одоо бөмбөг намрал гэж морьтой харавдаг. Намрал хүртэл үндэсний их баяр наадмын төрөл болж орж ирсэн байна. Тэгээ 38 онд төр завсарлаад 1956 онд ардын хувьсгалын 35 жилийн ойгоор бас хэж оруулж ирж. За тэгээ хараахан бол цол өгөөч гэсэн одоо нэг оноо харавлын бас ингээд өнгөөр үнэлээд бай шагнаж ирсэн. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ Монголын үндэсний энэ том өв соёл гэдэг зүйлийг яг 93 наадамч гэх юм уу тийм ингээ нэг юм тоон тураах гэдэг байгаа нь өөрөө бас л буруу болчих гээд байна. Өрөөсгөл ойлголт байх гэдэг шүү дээ. Тийм ерөөсөө энэ 93 наадам гэх энэ хэллэг бол Монголын төв хөжлөг байгаагүй. Энэ бол хожуу орж ирсэн. Ер нь 1928 оноос хойш чад оноос хойшоо орж ирсэн. Ийм бол ойлголтны том юм шүү. Тэгэхээр үүнийгээ дагсан одоо энэ том шагаан соёл наадмууд явж исэн. Дэлгэр дүүрэн 3 зүйлийн наадам зохион байгуулагдаж байгаад үндэсний шагаан харвааны тэмцээн наадам маань бол тойрон харвааны шинжтэй зэрэгцээд л явж исэн. За ийм зүйлийг бас энэ суултанд тийм байна. Тэгэхээр бид нар ер нь бол энэ нэршилээр хүртэл айгүй их зөв ойлголттойгоор хэлж ярьж санших нь бол айгүй чухал байна тийм ээ. Үндэсний их баяр наадам гэж. Та одоо Монголын үндэсний
шагаан одоо энэ холбооны те шагаан харвааны холбооны ёс зүй цол зэргийн хорооны даргын албыг ашигладаг. Тэгэхээр энэ шагаан харваан дээр голчлон одоо баримтлагдаг ёс зүй, ёс журам гэж зүйл байдаг баг. Тэр зүйлүүдийн талаар бас ярьж өгөөч. Дээрээс нь дагаад бас энэ уухайлах боломжлолд бас ямар ёсчууд нуугдаж байна. За тэгэхээр шагаан харваа наадмын талаар хэдүүлээ ингээд бас нэлээд дэлгэрэнгүй сайхан ярьлаа. Ер нь жудаг ёсыг их тээдэг. Энэ ирчүүдийн одоо най гэж ярьдаг. Ив нэгдэл юм. Одоо тэр уухаагаар за тэгээд одоо хам тоглож байгаа ижилслэр тийм ээ. Тэгээ багаараа тоглож байгаа учраас ч одоо нэг нэгээ нөхөж байгаа чадвараар ингээ олон зүйлээрээ одоо сайхан эвлэж нэгдсэн ийм ёс. Тэгээд шагаан дээр бол одоо буруу зүрх үг хэлж байгаа тийм ээ. Одоо хатуу ширүүн гэж ярьж байдаг. Хазгай буруу үг гэж ийм үг одоо үг хэлж байгаа ховор байдаг. Ахас ихсээ сайхан хүндэтгэж байдаг. За тэгээд манай шагаан харваа бол ер нь дандаа бүрэн монгол хувцастай тоглоно шүү. Одоо ч гэсэн. Бас хувцастай хүн бол тоглохгүй. Тэгэхээр тоглох гэдэг бол одоо нөгөө баг бол уучлаарай. Одоо танаа багтаа тоглох боломжгүйгээ шууд хажлаа болцоо. За. За одоо тий. Гашууны сум идэ амсцсан бол одоо нөгөө баг бас шууд хажлаа болж гэдэг юм уу. Ингээ шагаан харваа бол өөрөө одоо тэр монголчуудын уур монголчуудын үндсэн язгуур хэв шинжийг бол бишиг сайхан авч яваа. Тэгээ би энэ дээр бас нэг танин мэдгүй ач холбогдолтой юм уу да. Нэг зүйл хуваалцъя гэж бодож байна. Тэгээ 2 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын 17 дахь удаагийн улсын аврагчид холбоотой тэмцээнд очиж оролцсон. Тэгээ тэнд нэг монгол ээж ярьж байсан. За. Одоо чин уугуул монголчууд харь оронд мэндэлсэн уугуул монгол иргэнүүд маш олноороо бий болчлаа шүү дээ. Энд ч одоо нийгмийн хөгжлөө байгаа. Тэгээ гараад ирэхээр Америкт мэндэлсэн хүү бол одоо үндсэндээ Америк соёлтойгоор тэгээ хэл усны хувьд ч гэсэн орчин нөхцөл нь тийм байгаа учраас монгол хэл соёлоос бүр ангид ингэж хүн бий болж өсөж байна. За тэгээд одоо тэнд бол шагаан дээр хүүгээ аваад ирсэн хүн тоглож ирсэн. Тэгээ манай хүү бол Америкт одоо төрсөн. Ингээд одоо эхлээд ер нь яаж монгол хэлээ зааж хүү монгол ах уй соёлтойгоо яаж ойр байлгах уу гэдэг юм ээж бодож байгаа шагаан дээр аваачсан байна. Тэгээ шагаан дээр одоо эхлээд аваачсан хүү бол мэдээж дургүй ээж таараа тэгээд ингээд ямахаар насан зохицуулсаар байгаа нөгөө хүүгээ шагаан друулаад авсан. Тэгээ монгол хэлийг сурсан гэж байгаа. Шагаан дээр бол энэ шагааны үг хэллэг хүртэл ерөөсөө нэг ч харь хэлний үг хэллэг байдаг. Зарим нэг одоо ухвар мөчөд хөмсүүд мерсэр энэ бол манж гаралтай тоглоом гэж бичсэн байдаг. За ярьж байдаг. Тэгэхээр ер нь бол харь гүрний соёл гэдэг одоо жишээ нь Монголд уламжлагдлаа гэхэд ухаан тэр үндэстнийхээ ямар нэг зүйлийг л хадгалж л үлдсэн байна тэр соёлд. Тэгэхээр энэ Монгол шагаан харвааны идэл хэрэглэл ёс жаягд бол харь хэлний нэг ч үг хэллэг байх. Тэгэхээр энэ бол ерөөсөө уугуул монголчуудын юм томоохон соёл. За тэгээд сая та бас энэ шагаан харвааны уухайны тухай асуулаа. Шагаан харваа бол нэг талдаа оноод байгаа юм. Харуулна одоо биш. Гонч мэрэгнээс хориод байгаа. Энд ч одоо хараа хурц байх юм байна. Оноо мэрэгэн байх юм байна. Нөгөө талдаа энэ шагаан харвааны нэг одоо ёроол дотор хараа хурц. Уухай зээл оноо мэрэгэн байх хэрэгтэй гэж одоо ёрөөж үйдэг. Тэгэхээр та бол одоо уухайн тухай асуулаа гэхээр шагаан харваа бол нэг талдаа харуулнаад нөгөө талдаа аялгууд хийгээд дуутна. Тэгэхээр шагаан харвааны уухай бол өөрөө одоо шагаан харвааны бас нэг амин сүнсэн. Тэгэхээр энэ уухай бол одоо 4 төрлийн уухай байна. Шагаан харвааны. За одоо хамгийн ихний уухай бол энэ төв халахын уухай байна. За энэ бол одоо уртын дууны айзан эмнэлтэй ойролцоо. Тэгээ манай уртын дуучид бол хоолой мэдэн уухай. За энийг бол угуул зуухайч гэж одоо бас нэрлэж байдаг. За дараагийн уухай бол баян бараат уухай гэж уухай байна. Одоогийн Төв аймгийн Баян Жүс гэдэг тийм ээ. Ер нь баян бараат дууны одоо дэг ёс гэдэг баян бараат соёл гэж ярьж байдаг. Тэгэхээр энэ баян бараат зоны одоо үүсгэсэн баян бараат уухай байна. Энэ бол одоо маш их тийм аргил бүдүүн хоолоогоор сайхан уухайлдаг. Тэгээд тэр уухайны одоо цохилт өргөлтөндөө болон өө ихшгийг давмгаал нэгдэг ийм сайхан уухай байна гэж байна. Одооч байна. За дараагийн уухай бол одоо борчхон уухай. За энэ бол одоо яг орчин цагт Монголын шагаан харваанд уухайж байгаа айдуу намун юм уянгалаг хөг аялгуутай энэ уухай. За энэ бол одоогийн өмнө говь, дорн говь, дунд говь, хинти
энэ чиглэлээс өвсөн Монголын шагаа харваанд орж ирсэн юм сайхан баялгууд ухаа. За дараагийн цөөхөн одоо бүлэг хүмүүсүүд ухаалж суух бол зуутын эдрийн ухаа гэж ухаа. Одоогийн Дундгой аймгийн Атаацх сумын нутагт байсан зуутын хүрээ хийд гэж байсан. Тэр зуутын хүрээ хийдийн лам нарын Монгол шагаа харваанд дэвтрүүлсэн. Тэр бол одоо маш их хүчтэй зохилттой юм өндөр дуугаар ухаалдаг. Нэг ясандаа одоо лам нарын тэр нөгөө унзад хоолойны ая дангаар гэсэн ийм зохилт өндөртэй ухаа. Тэр ухаагаар бол одоо ингэж удаан ухаалахад хүний энэ цээж аюулхай оригдох ч юм уу тий. Цуг тоглож байгаа баг тэр ухаанд удаан суухад одоо бас сандардаг ч юм уу тийм ээ барь залдагч гэм үү. Ийм зүйлүүд болдог гэж л ингээ манай Ахмад Харваач ярьж байдаг. Ингээл ерөөсөө одоо хэдүүлээ ийм богинохон хугацаанд шагаа харвааны тухай ярих. Яста өргөн Ерөөсөө тал тийшээл орох шаардлагатай болж байна л да. шилжээд л ороод улмал тодруулаад баймаар л Ийм бид нэр юу яах юм байна да. Дараа яг шагаа харвааны одоо холбооны нэг гоё том тэмцээн болвол тэрэн дээр бас очиж нэвтрүүлгээ бэлдүүлэх зүгээр юм байна. Хүмүүсийг сайхан суулгаад тий. Тэгээ тэмцээн уралдааны хэсгийг бид нэр бас хараад яг тэр нь орж иж бид нэр ерөнхийдөө одоо 100% тэрийг мэдэх бах. Мэдрэмжийг авах бах. Одоо ерөнхийдөө өнөөдөр бол танаас одоо ерөнхий сайхан мэдээллийг Энэ соёл биелэгдэл өвөл өмслийн талаар бол авлаа. Тэгээд мэдээлэл авч штэ тий. эдэн дээр бас хүрэлцэн ирж яг энэ зүйлийн талаар, өв соёлын талаар, үнэт зүйлийн талаар бас ярьж өгсөн танд бас чин сэлгэтгэлийн бас талархлаа илэрхийлмээр байна хамт олонныхоо зүгээс. Та одоо яг энэ гоц мэргэний хувьд тийм ээ. Яг одоо бас энэ сүүлийн үед энэ спортоор хичээлж байгаа залуучуудаа бас яг юуг онцгойлон бас захиж хэлмээр санагдаж байна тийм ээ. Өв тийш яваа хүнийхээ төрөлийнхаа яг энэ сүүлийн мөчөд бас энэ асуултыг бас танаас сууж мэдмээр санагдлаа. Тэгэхээр мэдээж одоо өнөөдөр шагаа харваа наадам гэдэг бол аваас хүүд, өвөөгөөс ачцээ, багшаас шавид гэсэн ерөнхий нэг юм гэр сургалтын маягтай ингэж үеэс үед уламжлагдаж бас ирж исэн бол өнөөдөр харин эсэргээрээ бүх нийтийн байх түүнийг сонирхсан хэн боловч сонирхоод орох юм боломж нэгцээ. Тийм спорт. Энэ ч утгаараа шагаа өнөөдөр бол ингэж хөгжиж байна. Заавал одоо аав нь харваач байгаа. Үүнийг даган дуурал хэлбэргүй болсон. Ерөөсөө л сонирхсон хүн бүр сайхан хичээлж байгаа. Тэгэхээр энэ одоо өргөн дэлгэр хөгжиж байгаа явцад бол манай одоо залуу харваачд бол энэ үндэсний энэ бол нэг талдаа спорт боловч нөгөө талдаа язгуурын монголчуудын уугуул монголчуудын энэ үнэт өв соёл монгол хүнийг монгол хүн болгодог, монгол хүн болгон хүмүүжүүлдэг, монгол хүн болгон ондоошуулдаг. За тэгээд энэ дотор одоо тэр үндэсний балархал тийм ээ маш олон үнэт зүйл байгаа учраас тэр зүйлийг нь бас ээлгүүгээр судаалж танин мэдэж түүнд нэг хүндэтгэлтэй хандаж за тэгээд одоо чи өвлөн уламжлагч болж байгаа учраас түүнийгээ бас биедээ тээж авч явах нь бол тамирчин болохоос бас өмнө нь хийгдэх ёстой зүйл юм аа гэж ингэж одоо хэлмээр санагдаж байна. Тэгээд сая бас дүү хэлж байна. Манай шагаа харвааны тэмцээн дээр очих юмсан гэж. Стадийг бас очоор энэ сайхан олон дараагийн нэвтрүүлгийг одоо бэлдэж ялангуяа одоо манай энэ өвлөн тээгч залуу харваачтай уулзуулах, өсвөрийн харваачтай уулзуулах ийм одоо өргөн үүд боломжууд бол нээлттэй байгаа гэдгийг бас үндэсний шагаа харвааны холбооны тэргүүлэгчийн хувьд, ёс зүй цал зэргийн хорооных даргын хувьд за би одоо бас телевизийн өргөн нэвтрүүлэг ашиглаж үндэсний шагаа харваагаа тайлбарладаг. Тэгэхээр ингээд дараагийн ийм олон одоо сайхан хамтын ажиллагаанууд улам их хөгжих байх. Тэгээд энэ Монгол өв соёл ганц ерөөсөө энэ шагаа харваа биш. Энэ монгол хүнийг монгол хүн болгоод байгаа. Тэр том үнэт зүйлийг өнөөдөр залуучууд бол зайшгүй мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа энэ төрч ёсны энэ их баярын өдрүүд энийг бол онцолж хэлмээр байна. Тэгээд Монголын үндэсний их баяр наадам гэдэг бол өөрөө Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэл байдал үндэсний эв нэгдэл төрт ёс түүх соёл тийм ээ өв уламжлал ёс заншлын нэгдэл бүх ийм одоо том зүйлийг агуулсан баяр бол өөрөө үндэсний их баяр наадам. Түүнээс цөөхөн хэдэн бөхчүүдийн асуудал биш хэдэн мориачдын асуудал биш сур шагаа харваачдын асуудал биш гэдгийг бол одоо бид их сайхан ойлгож юм талбай ухаанаар хандаж түүндээ хүндэтгэлтэй хандаж мэдж сурж л байвал одоо тэгэл бидний бас нэг том эрхэм үүргээл гэж танаа энэ сайхан нэвтрүүлгийн одоо
дэлгэцийг бэрийг ашиглаж бас хэлмээр санагдлаа. Хэлээ. Маш их баярлалаа. За ингээд Good Morning Mongolia шоуны Баяр наадмын үндэсний их баяр наадмыг өгсөн тусгай дугаарт маань Монголын үндэсний шагаан арваа холбооны тэргүүлэгч, ёс зүй цол зэргийн хорооны дарга судлаач, аймгийн гоц мэргэн Мегмар Сурах маань өргөдөн оролцлоо. Тандаа маш их баярлалаа. За баярлалаа ингээд та бүхэн маань өргөө бодлороо сайхан наадаарай. Тэгээ Монгол түмэн үндэсний их баяр наадмаараа дэлгэр сайхан наадаарай. Тэгээд туудахгүй дараачихаа дугаараар иргэн уулзцгаая. Та бүхэн маань сайхан наадаарай. Ингээд хамгийн сүүлийнхаа дугаарыг бид нар хайртай Монгол орноо мандуулъя гэд хэлээд өдрийн хамтлаа уриалгыг үзэгчтэй бас хэлээд дуусгая. Түүнээс өмнө бас нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Тэгээд эрхэм мөндөд үзэгчтэй яг энэ шагаан харвааны төрөл маань магадгүй хэдэн жилийн дарааг нь мэдэхгүй байна. Олимпийн нэгэн төрөл болоод олимпийн төрөлд одоо энэ төрлөөр төрийн далбайгаа мандуулдаг тийм сайхан төрөл болоосой гэж бас ерөөё нэвтрүүлгийнхаа өмнөөс Маш их Тэр баярлалаа. өстө сайхан өрөөл байна. Тэр өрөөд Батар шиг ээ. Тэгээд өнөөдрийн бас энэ нэвтрүүлгийг маань дэмжин ажилласан амьдралын одоо ая тухтай амьдралын нөхцлөө сайжруулъя. Агаар хөрсний бохирдлыг бууруулъя. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж дээдлэе гэдэг уриатай бас үндэсний Атмар компанийн маань бас дэмжин ажилласан талархлаа илэрхийлье. Ингээд бүгдээ хамтдаа уриалгаа хэлээд дуусгая. 3 хайртай Монгол орноо мандуулъя. Та бүхэн сайхан наа. За. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжинтэйгээр яг энэ хүлээж авах болно.